Улаанбаатар хотын энэ их дуу чимээг бид нар нэгэнт өөрчилж чадахгүй юм чинь ядаж живчээ солигдоо тий. Энэ живчний нэрийг сайн шийдлээд аваарай. Нэр нь үнэхээр амархан. Sony WH-1000 XM6. Ихэнх хүмүүс бол XM6 гэдээ дууддаг. Уул нь худалдаанд гараад аль хэдийн 1 жил болж байгаа. Гэхдээ өрсөлдөгчд нь одоо хүртэл гүйцэж чадахгүй байгаа. Тэгэхээр өнөөдрийн контентээр хэдүүлээ яг юу энэ живчийг топ нь байлгаж чадаад байгаа вэ гэдгийг тайлбарлая. Эхнийх нь мэдээж noise cancellation технологи зах зээл дээр 1-2 гэж бараг яригдана. Энэний өмнөх загвар болох XM5 нь яг noise cancellation-нэрээ бол ориглон байсан. Noise cancellation технологи яг яаж ажилладаг вэ гэхээр бидний эргэн тойронд байгаа орчны дуу чимээг микрофоноор бичиж аваад ургуулангуудаа өөр дээрээс нь давхарлцдаг. Ингээд биднэрт юу ч сонсогддоггүй байх нь. XM5-ын хувьд болохоор тийм хүрээлэн буй орчны дуу чимээг нарийн бичиж авдаг 8 микрофонтой байсан бол энэ удаагийн XM6 загвар дээр 12 болж нэмэгдсэн. Дээрээс нь QN3 чип нь XM5-ынхаас 7 дахин хурдан. Тийм болохоор хамаагүй хурдан нарийн ажиллаж байгаа нь энэтэй холбоотой. Тэгэхээр ерөн зүгээр та бүхэн төсөөлүүлж хэлвэл хэрвээ noise cancellation-ыг асаах юм бол онгоцны хөдөлгүүрийн чимээ, автобусны чимээ, байгууллагуудад байдаг AC-ний чимээ, агаар жуулагчийн чимээ гэдэг ч юм уу те эдгээр төрлийн энэ чимээнүүдийг яг 95%-таагаар cancel хийж чадна. Дараагийн хүмүүсийн сэтгэлийг татдаг зүйл нь бол мэдээж дизайн. За энэний өмнөх загвар болох XM5 бол мэдээж топ түвшний чихвч гэхдээ дизайны хувьд ухралт хийсэн гэж шүүмжлэл хүртсэн. Яагаад гэх юм бол ингэж ихэвддэг байхаа болсон. За үүнийг Sony амар гоё мэдрээд XM6 дээр хуучны ихэвддэг энэ дизайны шийдлийг босож оруулж ирсэн. За ингэснээр нэгдүгürt кейсний хэмжээ багассан, хоёрдугаарт хүмүүс хүзүүндээ зүгээд явхад илүү амархан болсон. Мэдээж уян хатан тал хөнгөн гэдгээр бол нэлийн алдартай. За үнэхээр маш хөнгөн. Тиймээс яг бидний толгоон хэлбэрт өөрөө гоё фит хийгээд бас хөнгөн болохоор урт хугацаагаар ашиглаж суухад ямар ч асуудалгүй. За толгоонд ачаал ирэхгүй гэдэг нь яг энэ зах зээл дээр XM6-ад том даваа тал өгöd байгаа. Тэгээ кейсийг цахилгаанаар шийдэхгүйгээр зүгээр жижиг соромжон түгжээгээр нээж хаадаг болсон нь UX талаасаа бас хэрэглэгчээ нэлээд бодож бүтээсэн нь харагддаг. Энэ живчийг зах зээл дээр яг топ нь байлгаад байдаг 3 дахь том шалтгаан нь юу вэ гэхээр өдөр тутмын хэрэглээндээ ашиглах, живчээ контрол хийх софтвер болон түүний дотор байрлах функцүүд. Sony Sound Connect гэдэг аппараа бүх хэрэгтэй функцүүдэд тохируулж хэрэглэнэ. Жишээ нь одоо noise cancellation асаагаад байнгын одоо орчноос тасармааргүй байлаа гэж бодох юм бол одоо ambient sound модыг асааж болно. За энэ яг яадаг мод вэ гэх юм бол орчны чимээ болон background одоо хүмүүсийн яриаг ингээ баг зэрэг оруулаад ирнэ. За ингээд орж ирснээрээ бас дуу сонсонгороо хажууд орчны чим жоохон баг зэргийн чимээтэй ашиглах нь бас нэлээд гоё байдаг. За бас кафе болон cinema гэдэг модуудтай. За жишээ нь кафе дээр тавьж дуу сонсонгууд дуу нь яг кафе дотор одоо тоглогдож байгаа юм шиг жаахан хол атлаа хүрээлж сонсогдно. За бас амар өвөрмөц мэдрэмж авдаг яг энэ модыг ашиглах үед. За дараа нь хөгжмийнхөө EQ буюу одоо хоолой байс зэргийг одоо тодорхой цаанс өгсөн сонголтын хүрээнд өөрчилж тааруулж болно. За тэгээд нэг таалагдсан юм юу вэ гэхээр алхах, суух, гүйж явах үедээ тусад нь ямар горим үйлчлэгийг тааруулаад хадгалж болно. Дараа нь таныг одоо гүүхэд гүүхтээрээ тохируулсан горим нь шууд ажиллах жишээтэй. За тэгээд төгсгөлд нь мэдээж дугуйлт болон микрофоны чанар. Дугуйлтын хувьд Sony-гийн яг үндсэн философи нь болохоор зүгээр нэг хүчтэй ингээ байсаар бөмбөгдөх биш, дууг яг уран бүтээлчийн хүсснээр үнэн зөвөөр дамжуулахыг зорддог. Тийм учраас дууг яг цэвэр өөрөөр нь сонсуулахын тулд маш олон мэрэгжлийн мастеринг инженер болон студиудтай хамтарч ажилласан. Тэгж байж одоо хүртэл ийм топ түвшний саунд энэ бүтээгдэхүүнээс гарч байгаа. Микрофоны хувьд яг ийм төрлийн wireless headphone, за эсвэл бүр жижигхэн earphone гэж ярьдаг те жижиг живчүүдэд хүртэл маш том сорилт байдаг. XM6-гийн хувьд орчны чимээнээс хэрэглэгчийн яриаг гоё ялгахын тулд 500 сая хүний яриаг ашиглаж хиймэл ойноо сургасан гэдэг. Тэгэхээр микрофон бол бусад ижил ангиллын живчүүдээсээ бол маш сайн. Тэгээ эцэст нь хэлэхэд сүүлийн 1 жилийн хугацаанд хэрэглэгчдэр дуршигдаад, хүлээмж шөрөгдөөд, батлагдаад за бид нар бол мачуур болсон гэж ярьд юм да тий. Ийм топ түвшний бүтээгдэхүүнийг авахыг хүсэх юм бол Tech Squad-тай холбогдоорой. Монголдоо яг аль биесны хэрэгтэйгээр Sony брендийн чихвч спикерүүдийг оруулж ирж байгаа. За мөн бас салбартаа өөрийгөө нэгэнт баталсан Anker брендийн аль биесны дистрибьютор юм байл шүү. За мөн эдгээр бүтээгдэхүүнээс гаднаас өөр олон төрлийн технологи бүтээгдэхүүн байгаа болохоор та бүхэн бас тэднээс сонголтойгээд авах боломжтой. Tech Squad-ийн салбарын хаяг болон холбогдох мэдээллийг болохоор би энэ доор оруулчихъя. Тэгээ өнөөдрийн контент дээр ирсэн XM6 болон бас бусад одоо юм Sony-гийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэн яг гоё очиж байгаа туршиж үзээд авахыг хүсэх юм бол
шийлээ салбар дээр нь үзүүлэнгүүд байгаа гэсэн шүү. За ингээд дараагийн концерт дээр уулзлаа. Түр бай.